бодлого өгүүлэгдэж байна гэж харж байна. Монгол улсад үеийнгийн дээрлэхэлтийн асуудлыг дөнгөж одоо гэдэг юм уу дөнгөж өчигдөр одоо сошиалын тэр давлгаан дээр суурлаад хөндөж мэдж байгаа асуудал огт биш шүү дээ. Өмнө ч гэсэн ийм асуудлуудыг ер нь бол одоо гаргаж ярьж ийсэн. Тэгэхээр төрийн бодлого гардаггүй мүү гэхлээр бас тийм биш. Одоо яг энэ үеийнгийн дээрлэхэлтийн талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6 хуулиар зохицуулж байна. Хүүхэд хамгааллын хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын хууль, зөрчлийн хууль, за эрүүгийн хууль гэх зэрэг асуудлууд дээр яг бүр одоо нэр үсгээрээ энэ үеийнгийн дээрлэхэлтийн асуудлыг хүндсэн байгаа. Тэгэхээр мэдээж одоо хүүхэд хамгааллын хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, за хөдөлмөрийн тухай хуулийн дээр хүртэл одоо бас хүүхэд хөгжил хамгааллын бодлоготой байх ёстой. Том хүн бүр, байгууллага бүр хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн эрүүл мэнд дэд одоо хариуцлага хүлээж байгаа анхаарах ёстой гэдэг юм одоо хуулийн залтууд байгаа тийм. Бид нар нийгмийн ажилтан, за одоо энэ тухайн юу гэдгийг сургуулийн орчинд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, одоо бусад одоо энэ төрийн бус байгууллагууд зэрэг маш олон байгууллагууд бас ажилладаг. За өмнөх судалгаануудаас аваад үзэх юм бол 10 хүүхэд тутмын 8 нь үеийнгийн дээрлэхтэд одоо өртөж байсан. Өртдгөө. 10 хүүхэд тутмын 6 нь билүү 5 нь илүү амиа хорлох талаар ч гэсэн одоо бодож исэн гэсэн ийм судалгааны дүнгууд бол байдаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудал юу гэдгийг одоо энэ хуулиудаараа юу гэж зохицуулагдсан байгаа вэ гэхлээр за хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, боловсролын хуулийн дээр бол зөөлөн арга хэмжээнүүд байгаа. За тухайн одоо жишээлбэл үеийнгийн дээрлэхэлт өртсөн одоо хүүхдийг сэтгэл зүйчтэй одоо сэтгэл зүйчийн үйлчилгээ авна, за хамгаална, за эргээд одоо энэ үйлдэлд одоо холбогдсон хүүхдүүд дээр эцэг эхчүүд сургуультай одоо хамтарч одоо хөгжлийн одоо хөтөлбөр бодлого гаргаж ажиллана гэсэн юм одоо зүйл залтуудтай байгаад байгаа. Сургуулийн орчныг болон бусад байгууллагууд одоо бүгдээр л одоо хүүхдийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй гэдэг залтууд байгаа. Гэхдээ яг одоо цаашлаад үеийнгийн дээрлэхэлтийн хэлбэрүүдийг аваад үзэх юм бол хөнгөнөөсөө хүнд хүртэл өөр байгаа тийм үү. За хөнгөн гэх юм бол одоо юу гэдэг цахим орчноор гүтгэх одоо юу гэдэг доромжлох эсвэл одоо харьцахгүй байх гэдэг ч юм уу тийм сэтгэл санааны хөнгөн одоо ийм гадуурхалт гэдэг ч юм уу ийм дээрлэхэлтийн хэлбэрүүд бол байна. Маш хүнд хэлбэр их бол байна тийм. Тухайн одоо хүүхэд сэтгэл санааны маш хүнд ноцтой одоо гэмтэл авснаас улбаалж амнасаа одоо юу гэдгийг амиа хорлох тохиолдлууд ч гэсэн Монголд нэлээдгүй одоо гардаг. Энэ бол нууц биш. Эргээд нөгөө биеийн хүнд гэмтэл учруулах, насан туршийн одоо хохирол учруулах зэрэг энэ асуудлууд дээр болвол зөрчлийн тухай хууль, эрүүгийн тухай хуулиар одоо торгох, эргээд одоо тусгаарлах, одоо олон удаагийн давтамжтай болвол одоо эргээд одоо сургалт хүмүүжлийн төвд одоо хүмүүжүүлэх гэдэг ч юм уу тийм одоо шийтгэлийн хэлбэрүүд бол байгаа. Бүлэглэн үлднэ гэдэг маань өөрөө бол бас зүйл ангийн хөндрүүлдэг ийм одоо зүйл залттай. Тэгэхээр Монгол улсад яг цаасан дээр буусан бодлого дутуу юм уу гэхлээр бас дутуу биш ээ. Цаасан дээр бол байна. Улсын их хурлын хувьд бол бид нар яаж болох вэ гэхлээр бид нар яг хууль зүйн орчныг одоо өөрчилж болж байна. Тухайн одоо гүйцэтгэх засаглалын байгууллагуудад хариуцуулж болж байна. За тэгвэл энэ ажлаа хийж явуулахын тулд бид нар хангалттай төсвийг бас тавих хэрэгтэй. За эргээд тухайн байгууллагууд нь энэ одоо тавигдсан төсөв болон одоо хариуцах ёстой ажлаа сайн хийж гинөө үгүй ээ гэдгийг үнэлдэг тухайн одоо тохиолдлуудтай одоо буурж гинөө нэмэгдэж гинөө гэдэг энэ хариуцлагын асуудлыг ч гэсэн бас уг нь хардаг, хяндаг, эргээд үнийгээ ярьдаг, одоо тайлагнадаг ийм байж ил сая одоо тодорхой энэ ажлууд хийгдэн шүү дээ. Тэрнээс бид нар хууль баталчаад тэгэл эргэл орхичоод байгаа нь өнөөдөр энэ ажлаа хариуцсан хүмүүс хүртэл хууль эрх зүйн орчин шаардлагатай байна гэд ярьж байгаагаас харагдаж байгаа байхгүй. Хууль эрх зүйн орчин байгаа шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуулиарч байна, бусад асуудлуудаарч байна. Одоо том хүн бүр одоо энэ хүүхдийн асуудлыг анхаарах ёстой. Гэтэл томчууд өөрсдөө хүч хэрхийлэл үйлддэг. Жишээлбэл бид нар гендер суурилсан хүч хэрхийллийн судалгааг аваад үзэхлээр гэр бүлийн хүч хэрхийлэл, за мөн дээрс нь одоо эмэгтэйчүүдийн 3 эмэгтэй тутмын нэг нь дотны хамтрагчийн зүгээс үлдсэн биеийн болон бэлгийн хүч хэрхийллийн хохирогч байгаа шүү дээ судалгаагаар. Хүүхдийн хүмүүжлийн арга хэрэгслийг аваад үзэхлээр бид нар хүүхдүүдэд бас биеийн
одоо сахилгын шийтгэл тийм ээ зодож явж байгаа одоо энэ асуудал чинь манай улсад бас л түгээмэл байгаад байгаа шүү дээ. Тэгээ өөрсдөө хүүхдээ бас ингээ хүмүүжүүлж ийна гэд хүчирхийлчихэд эргээд нөгөө хүүхэд маань өөрөө эргээд за ингэж хүчирхийлэлээр альва асуудлыг шийдэж болдгийм байна гэсэн юм ойлголттой хүмүүжлэхээр эргээд яаж одоо юу гэдэг юм хүчирхийлүүлдэж болохгүй гэх юм. За охтуудын зүгээс яг бид нар энэ гендер суурилсан хүчирхийлэл гэдэг юм уу гендерийн хөгжил гэдэг эмэгтэйчүүд охтын хөгжилд бол сүүлийн 20-30 жил анхаарч ирсэн. За эмэгтэй хүнийг одоо зодож болохгүй. Миний хүү одоо охин хүүхдэд гар хүрч болдгүй юм шүү. Гэвчлэн одоо хөвгүүдэд бид нар бас сайн хүмүүжүүлээд байна. Яг одоо охтуудын асуудлыг бас нийгэмд яриад байна шүү дээ. Яг энэ л одоо манай байгаа дүр зураг бол мөө. Яг тэгэхээр охтууд одоо юу гэдгийг одоо чи хин нэгэнд гар хүрч болохгүй гэдэг тэр хүмүүжлийг магадгүй дутуу авсан байж болох гэдэг шүү дээ. Тэгэхээр юу гэдгийг тухайн одоо хүчирхийлэлгүй нийгмийг бий болгохын тулд бүхий л одоо нэг хүнээс хүртэл хамаарад одоо бүхий л одоо хүн бүрийн л одоо оролцоо бол чухал байгаад. Тэгээ энэ үеийнгийн дээрлэлт гэдэг маань өөрөө магадгүй одоо бид нар евдэмдээ нөгөө саяхан бас сошиалаар яваад ирсэн шүү дээ нөгөө сармагчны ээжтэй голөгцсны сармагчны асуудлыг бид нар бас нэг шеэрлээл бахан сайтуудаар яваад ирсэн тий тухайн одоо омгтоо гэдэг юм уу тий нөгөө тэр хүрээлэнд орсон чинь бусдад яаж дээрлэхүүлж гадуурхагдаж зодож тийм ээ одоо тэр юу гэж тэрнтэй л ер нь адилхан энэ бол зүгээр араатны арин шин байгаад байгаа байхгүй нөгөө тухайн бүлэгт ороогүй содон танил биш найз нөхдийн хүрээлэлд ороогүй хүнийг л бид нар яах гэдэг гадуурхдаг тэр арин шин араатналаг аран шин байгаа бол хүн болсны тэр хөгжилчин хизээ өөрчлөгдөх юм бэ. Тэгэхээр хүний өөрийнх нь энэ хүмүүжил хүний өөрийнх нь хөгжилтөд хамаарах гэдэг байгаа зү тэ. Тэгэхээр үеийнгийн дээрлэлт өмнө байгаагүй мүү гэхэлэр байгаагүй биш ээ. Өмнө байсан. Гэхдээ энийг өөрчлөх үйл явц нь өөрөө маш удаан одоо хугацаанд яваад байна. Наад зах нь бид нар одоо хүүхдүүдийн одоо энэ сургуулиас гадуурх үйл ажиллагаануудыг аваад үзэх юм бол за спортоор хоорондоо сургуулийн одоо бусад сургуулиуд хоорондоо спортоор тэмцээнээр өрсөлддөг байдал тийм ээ. Энэ сургуулийнхан эднээс илүү мундгаа гэдэг ч юм уу тэр нөгөө өрсөлдөөн тэр нөгөө мэдрэмжийг бид нар одоо яг бий болгож чадж байгаа юу? Уралдаан тэмцээнийг сайн зохион байгуулж чадж гин үү? Чөлөө цагаа зөв зохистой өнгөрүүлэх тэр хөтөлбөрүүдийг бид нар одоо хангалттай гаргаж өгч чадж гин үү? Ийм юм байхгүйгээс улбаалж магадгүй өнөөдөр тэр хүүхдүүд нэг худалдааны төвийн гэсэн одоо ийм мэдээлэл яваад шүү дээ. Тэр орчинд нэг нэгэндээ мундаг харагдаж нэгэнтэйгээ одоо юу гэдэг эсвэл айл гэрт очиж хамтдаа нэгнийгээ одоо ингэж зодож дээрлэхсэн ийм асуудлууд гарч байгаа нь одоо томчуудын бидний л алдаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг л энэ асуудлаар магадгүй одоо юу гэдгийг одоо цагт байгаа хүмүүс өмнөх хүмүүс гэхээс илүүтэй бид нар хамтдаа л энэ асуудалтай одоо анхаарах хэрэгцээ шаардлага байна. Хүүхдүүдтэйгээ бас ярилцах шаардлагатай байна. Нийгмийн ажилтнуудаа бас бүгднийг нь одоо хангалттай төвшөнд бас томилж нийгмийн ажилтнуудаа ажилуулмаар байна. Сэтгэл зүйчдээ ажилуулмаар байна. Бид нар оронтойг тавьдаг. Гэтэл дахиад нөгөө нийгмийн ажилтныг нийгмийн ажилтнаар нь ажилуулахгүй байна. Төсвийг бид нар таньж гин. Гих зэрэг одоо энэ асуудлууд байна шүү дээ. Сургуулийн орчинд спорт заал болон бусад одоо энэ хөтөлбөрүүдийг бид нар хэрэгжүүлэхгүй. Томчуудын алдаа байна. Хүүхдүүд ч гэсэн нэгэндээ өнөөдөр илүү одоо мундаг харагдах гэж илүү одоо баг хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн харагдах тэр одоо юу гэдэг би кул том хүн байна гэдгийг хин нэг дээрлэхэж зодож би одоо түүнийг дийлжээж би ялагч байна гэдэг тэр мэдрэмжийг ийм зүйлээс л авж байгаа бол энэ чинь томчууд бидний алдаа бас мөн биз дээ. Тэгэхээр хүүхдүүд маань одоо 14, 5, 6 настай хүүхдүүд бол том болцсон л хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ ч гэсэн бас анхаарах хэрэгтэй байна л гэж одоо хэлмээр байна. Тэгээ томчууд өөрсдөө бас үр хүүхдүүдээ зоддөггүй баймаар байна. Хүчирхийллээр альва асуудыг шийддэг гэдэг энэ ойлголтыг болмоор байна. Нэгнийгээ хүчирхийлдэг одоо энэ зоддөггүй баймаар байна. Эхнэр нөхөр болцоход тэгээ ээж нь одоо ээж аав хоорондоо зодтолж байгаа энэ асуудлыг энгийн гэд ойлгоод авсан хүүхэд тэгэл хүчирхийллийн бас энгийн юм байна л гэж ойлгох гэдэг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр хүчирхийлэлгүй нийгмийг одоо бий болгохын тулд хүн болгон л оролцох хэрэгтэй. Харамсалтай л. Зарим нь хувийн иргэдийн чиглэл хүүхэд насан туршид учраас бас хариуцлага үлдээдэг. Үүсээ одоо гинт хэргийн шинжтэй болчиход шүү дээ. Тийм. Тэгэхээр яг хүүхдийн толгойг бол илж болохгүй. Ямар нэгэн байдлаар өөгшүүлээд удаа дараагийн давтамжтай одоо хүүхдийг одоо юу гэдэг дээрлэхдэг. Тэгээ дээрлэхэлт гэдгийг бид нар яг юм ноцтой дээрлэхэлт гэдгээр нь бас авах хэрэгтэй. Хүүхдийг зоддог тийм ээ одоо хүүхдүүдийг юу гэдэг хүчнэддэг, зоддог, энэ одоо нөгөө бүлгэлдэг, энэ айхтар одоо хүнд хэрэгүүдийг